Үзэгч та бүхэндээ Монголын үндэсний олон нийтийн телевиз цагдаагийн ерөнхий газар хамтран бэлтгэдэг Амрын гэрийн нэвтрүүлгийн ярилцлагын цаг болон хүрэх гэж байна. Тэгэхээр өнөөдөр манай студид Улаанбаатарын цагдаагийн газрын ахлах байцаагч, цагдаагийн ахлах бэлтгэгч Лав Дэрж бүрэгдэж оролцож байна. Ингээд танд энэ өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд амрыг. За тэгэхээр нийслэлийн хэмжээнд одоо зэвсэг 2016 гэсэн нэгдсэн арга хэмжээ зохион байгуулагдаж байна. Тэгэхээр ер нь энэ маань одоо ямар дүрм журмаар зохион байгуулагдаж байна? Энэ талаар манай үзэгчдэд товч мэдээлэл өгнө үү? За Монгол Улсын галц зэвсгийн тухай хууль заасны дагуу галц зэвсэг өмчлөгч, эзэмшигч, эргэн аж ахуйн нэгж байгууллагууд дээр бүртгэлтэй галц зэвсгийг жил бүр цагдаагийн байгууллагаас тоолон арга хэмжээ зохион байгуулж явуулдаг байгаа. За энэ удаагийн арга хэмжээ маань 2016 оны 11 сарын 14-өөс эхлээд Улаанбаатарын хэмжээнд явагдаж байна. За арга хэмжээний явц үрдэнгийн хувьд арга хэмжээ маань одоо өнөөдрийн байдлаар 52 орчимтай тоологдсон байна. За тэгэхээр ер нь бол одоо нийслэлийн хэмжээнд нийтдээ одоо өмнөх жилүүдийг харах юм бол галц зэвсэг хэд бүртгэгддгийг жил бүр яаж нэмэгдэж байна. За энд ялангуяа иргэд маань энэ галц зэвсгээ одоо бүртгүүлэх тал дээр явц оролцоо нь ямар байгаа энэ талаар. 2015 оны 9 сарын 8 сарын 7-нд батлагдаад 9 сарын 1-ээс дагаж мөрдөд явж байна. За энэ шинэ хуулийн хүрээнд иргэд маань галц зэвсэг гадаад улсаас ихээр оруулж ирэх болсонтой холбогдуулаад ер нь бол галц зэвсэг эзэмшигч өмчлөгчийн тоо маань жилээс жилд нэмэгдэж байна. Ер нь өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 13 мянган орчим галц зэвсэг бүртгэлтэй байна. За үүнтэй холбоотойгоор Улаанбаатарын цагдаагийн ерхий газраас галц зэвсгийн тухай хууль шинжилгээ батлагтай холбогдуулж галц зэвсгийн нэгдсэн сан ашиглалтанд оруулсан байна. За тэгэхээр энэ сангийн хүрээнд галц зэвсэг эзэмшигчдийн тоо маань одоо өмнөх жилүүдээс нэмэгдэж байна. Жилд бас нэмэлт шинжилэлт өөрчлөлтүүд хууль дүрм журманд өөрчлөлт орсноор бас онцлогуд байдаг. Ямар онцлогтой байж байна? Иргэд маань эрэхтэй ер нь бүрдүүлж ирдэг бичиг баримтанд ямар нэг өөрчлөлт орсон уу? Ямар бичиг баримт бүрдүүлэх вэ? Хууль зүйн сайдын галц зэвсгийн тоолго явуулах журам бас шинжилэгдсэн байгаа. За үүн дээр галц зэвсгийг иргэд маань тоолуулахдаа биет байдлаар авчирч тоолуулах тэм шаардлагатай байгаа. Биет байдал галц зэвсгийн гэрчилгээ биетээр нь хуулийн этгээд бол галц зэвсгийн байгууллагын улсын бүртгэлийн гэрчлэгийг авчирч тоолуулах байгаа. За мөн дээрээс нь цагдаагийн байгууллагаас нэгдсэн сантай холбогдуулж галц зэвсгийн эзэмшигч өмчлөгчдийн иргэдийн энэ галц зэвсгийн төрөл марк дугаарыг тодорхойлсон зураг энийг галц зэвсгийн нэгдсэн санд оруулж байгаагаар бас онцлог. Тэгэхээр галц зэвсгийн өмчлөгч иргэд маань цагдаагийн байгууллагад бууга тоолуулахдаа одоо хууль заасан журмын дагуу авч явахдаа холбогдох одоо аюулгүй байдлыг хангаж галц зэвсгийн одоо зориултын савнд хийж мөн дээрээс нь замгийг дөгжих боломжтой төгжнө. Мөн шинэ хуулинд орсноор галц зэвсгийн гохны төгжээ гэж юм хэрэгэлт өгсөн байгаа. Тэгэхээр эдгээр зүйлүүдийг бас хангаж цагдаагийн байгууллагад очих шаардлагатай. За энэ үйл ажиллагаа эхлээд бас багахан хугацаа өнгөрч байна. Тэгэхээр хэдний өдрөөр тасалбар болох уу? За ямар бичиг баримт бүрдүүлж ирэх үү? За одоогоор галц зэвсгээ бүртгүүлж амжааг байгаа иргэдтэй хандж юу гэж хэлэх вэ? За манай арга хэмжээ 12 сарын 20-ны хугацаагаар тасалбарлалт дуусгах хэрэгтэй байгаа. Тэгэхээр иймд одоо бас цөөхөн хоног үлдэж байгаа учраас галц зэвсгээ бүртгүүлж тоолуулж амжаагүй иргэд маань сая миний хэлсэнчлэн галц зэвсгийг авч явахдаа аюулгүй байдлаа хангаад яаралтай цагдаагийн байгууллагад очиж одоо галц зэвсгийн эзэмшигчийнхаа үүргийг биелүүлж бүртгүүлэх шаардлагатай. За тэгэхээр бас иргэдийн дунд зарим тохиолдолд одоо гэрчлэгээгүй галц зэвсэг хадгалж байгаа тохиолдол бас байдаг гэж ихсруулж хэлсэн. Тэгэхээр тэр нь одоо ямар утгатай хөрөө эцэг хэсээ өвсөн юм уу, эмээсээ өвлж авсан нэлээд хуучны юм галц зэвсгийг бол заавал бүртгүүлэх шаардлагатай юу? Шаардлагатай бол одоо бүртгэх үү юм? За яг энэ арга хэмжээг энэ одоо зэвсэг тоолго арга хэмжээтэй тохиолдол жил бүр явуулдаг байгаа. Тэгэхээр одоо манай иргэд маань өөрсдийн гар дээр байгаа ямар нэгэн гэрчилгээгүй бүртгэлгүй галц зэвсгээ энэ арга хэмжээний өрөөнд авчир цагдаагийн байгууллага бүртгүүлээд гэрчилгээ авах хэрэгтэй байна. За энэ гэрчилгээг олоход манай цагдаагийн байгууллагаас ямар нэгэн торгуул шийтгэр төхөн татвар төлөвлөх тийм асуудал байхгүйгээр хуулийн дагуу ямар нэгэн одоо хэв загвар өөрчлөөгүй ийм галц зэвсэг юм бол бүртгээд бид гэрчилгээ олгож байгаа. Тэгэхээр иргэд маань энэ асуудал дээр бас анхаарлаа хандуулж тиймэрхүү тэр төрлийн галц зэвсэг байвал ирж бүртгүүлж гэрчилгээ авах шаардлагатай. Зэвсэг 2016 нэгдсэн арга хэмжээ үйлчилж байгаа толгойтойгоор хуулийн хугацаанд бас галц зэвсгээ бүртгүүлээрэй гэж цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна. Тэгэхээр хэрвээ галц зэвсгээ хуулийн хугацаанд одоо бүртгүүлэхгүй бол хуулийн одоо ямар хариуцлага навдуулт юм а энэ талаар мэдээлэл өгөх. Иргэд маань гадаад улсаас импортлж оруулж ирсэн галц зэвсэг болон галц зэвсэг худалдаалах эрхтэй төв борлуулагчаас галц зэвсэг худалдаж авсан бол одоо хуулийн хугацаа байдаг ажлын 10 хоногийн дотор харьяа сум дүүрэг цагдаагийн байгууллагад бүртгүүлж галц зэвсгийн гэрчлэгээ авах хэрэгтэй байдаг. Тэгэхээр иргэд маань бас энэ
асуудал дээр анхаарч хэрвээ галт зэвсэг өөр дээр чинь байгаа бол энэ хугацаанд ирж бүртгүүлээд гэрчлэгээ авах хэрэгтэй. Энэ хугацаа хэтэрсэн тохиол цагдаагийн байгууллагаас торгуулийн арга хэмжээ авдаг. Иргэн аж ахуйн нэгжээр тодорхой торгуулийн арга хэмжээ авдаг байна. За тэгэхээр ер нь хэрвээ хуулийн хугацаанд одоо галт зэвсгээ бүртгүүлэхгүй бол одоо мөнгөнд тургуулаар хэдэн төгрөгийн торгуул ногдуулдгийг. За иргэд дээр бол 40-с 80 мянган төгрөгийн торгуул бий. Аж ахуйн нэгжээр 100-аас 250 мянган төгрөгийн торгуул өгдөг. Одоо төлбөрөөр төлөөд торгуулаад төлөөд гэрчлэгээ авах хэрэгтэй ба. Яг энэ арга хэмжээний өрөөнд бол бид нар ямар нэгэн байдлаар торгуул төлөхгүйгээр та бүхний галт зэвсгийг гэрчлэгээжүүлээд өгнө. Тийм учраас яаралтай ирж харьяа дүүрэг цагдаагийн байгууллагад ирж бүртгүүлээрэй. За баярлалаа. Тэгэхээр ер нь бас удахгүй шинэ жилийн баяр болох гэж байна. Ер нь байгууллагуудад шинэ жилийн баяр эхлээд байна. За шинэ жилийн баяр болгоноор одоо цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлдэг анхаарал татдаг нэг асуудал бол энэ пиротехникийн хэрэгслийг зүй зохистой хэрэглэх, зөвшөөрлийн дагуу хэрэглэх ийм асуудал байдаг. Тэгээд энэ тал дээр энэ жил Улаанбаатарын цагдаагийн газраас ямар хяналт тавьж ажиллах чинь иргэдэд ямар сэрэмжлүүлэг өргөх вэ? За энэ пиротехникийн хэрэгслийн асуудал дээр цагдаагийн байгууллагаас жил бүр шинэ жилийн арга хэмжээнүүдэд тодорхой төрлийн арга хэмжээнд авч эхэлдэг. Одоо энэ арга хэмжээнд маань эхлээд явж байна. Тэгэхээр одоо иргэд маань энэ пиротехникийн хэрэгслийг зөв зохистой хэрэглэж баяраа зөв зохистой өнгөрүүлэхийн тулд тодорхой төрлийн зөвшөөрөлтэй хоёр компани байдаг Улаанбаатарт хэмжээнд. Тэгэхээр энэ байгууллагуудаас нь очиод зөвшөөрлийн дагуу одоо нэгсэндээ мэргэжлийн оператор чи инженерүүдээр нь одоо тэр шинэ жилийн баяр дээр пиротехникийн хэрэгслээ аваад зохицурмын дагуу зөвшөөрөл аваад хэрэглээд аюулгүй байдлаа хангаад энэ тал дээр анхаарах иргэд маань анхаарах хэрэгтэй. За тэгэхээр дахин хэлэхэд зэвсэг 2016 нэгдсэн арга хэмжээ. За 12 дугаар сарын 20-ны хүртэл үргэлжилж байгаа. Та бүхэн хуулийн хугацаанд галт зэвсгээ бүртгүүлээрэй гэж цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна. Нэвтрүүлэг үргэлжилж байна.